За сайн байцгаана уу монголчуудаа. Арлын Ирланд улсаас Монголын залуучуудын төлөөлөл мэдчилж байна. За тэгээд миний хажууд Choco төрөө сууж байна. За тэгээд энэ удаагийн одоо бидний подкастын сэдэв бол Ирландд суугаа монгол залуучуудын амьдрал, тэгээд Монголын залуучуудын одоо иргэн одоо Монголын залуучуудын дэлхий дээр байгаа ерөнхийдөө тийм ер нь Монгол залуучууд одоо гадаад яг яаж амьдарч байна л гэдгийг ерөнхийдөө бас гол сэдв. Өнөөдрийн зочин. Тий. Өнөөдрийн зочноор Choco орж байна. Тэгээд би одоо ирчих. Энэхүү подкастын нэр бол Encus and Throw гэдэг эхлэлтэй. Тэгээд яагаад хийх болсон бэ гэхээр одоо Ирландд монголчууд амар хэрж штэ. Тэгээд залуучууд, хүүхдүүд ерөнхийдөө залуучууд хүүхдүүдэд зориулсан одоо энэ байгаа хүмүүс бүгдэнд нь зориулсан зүгээр яриа би хий гэж бас сая айгу удаан бодлоо 2 сарын хугацаанд тэгээд айгу 2 сарын хугацаанд бодсон тэгээд айгу хөөцөлдөж өөрөө гүйлээ энкүүдээс айгу ярилцлаа зөвлөлдлөө энэ ч тэгээд бас амар хэцүү л ажиллаад юм байна яг ингээд суух хүртэл чинь тэгээд ямар ч зэн гол санаа нь хийгээд эхлээд үзье тэгэл цаашаа Билчлээ шүү. За тэгээд Choco-гоос эхлэе. Choco одоо хэдэн нэр химбэ? Одоо яг зөв Choco-г найрсад жинхэнэ нэр химбэ? Хэдэн онд ирв? Ямар зорилгоор яаж ирв? Тэ одоо ямар ажил хийж байна? Ирланд пүрүү очир гэдэг байхгүй. Аматрын пүрүү очир. Гэтэ тэгээ хүмүүс Choco гэдэг утсаас бүр багаасаа Choco байсан. Бүр Choco-гоос юм Choco. Яагаад Choco биш? Вада хамаатны ихчлэл таваг тэгээ жоохон багт нэг Choco Pie юм хийдэг тэгэл Choco Pie байх гэд орны дээр нь байсан юм шиг тэгэл Choco юм гэдэг Choco. Тэрүүгээрээ бүргээ өвлөгдөд орчтой. Тэгээ манай гэрх нь ерөөс нэг пүрөө очиж баг хүмүүс мэдчихгүй байхтай баг. Тэгвэл тэгэл Choco болсон. Ирландд бол би яг 2011 онд ирсэн. Ээжтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ нийлэн байд. Тэгэл ирээл 2011 11 жил юм шүү дээ. 14 жил юм. Тэгэл энэ чинь 10 жил сураад их сургууль сураад тэгэл одоо ажиллаа амьдарч байна да. За ямар ажил хийдэг вэ? Амар шулга асуусан. AWS Amazon Web Services гэдэг cloud computing газар. Би бүр яг энийг сонсож байгаа байсан. Amazon гэдэг чи Microsoft гэхдээ надад Microsoft гэж хэлсэн шүү. Би ойролцоож боддог тийм юм. Хийж ажилладаг л ажил гэж байна. Cloud support engineer. Гэтэ ер нь арай одоо ингээд Монголын залуучуудын төлөөллөөс нь олон улсын компанид ажиллах одоо ямархуу шалгуурууд вэ? Эсвэл соёлын ялгаа, янз бүрийн ялгаанууд байна уу? Одоо олон улсын газрууд ерөнхийдөө тэр байгууллагын соёл гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхдээ Монгол соёл чинь өөрөө бас өөр. Энэ дээрээсээ бас Монгол хүн ажиллахаараа соёлын ялгаа хэрэг гэдэг юм. Тэгээс мэдээж тас. Би яг Монголд бол яг нөгөө ажил үзээгүй л байна л та. Юу байхгүй, туршлага байхгүй. Гэтэ зүгээр яг Монгол зүгээр ингээд жоохон бахтаа нөгөө нэг 100 нэг ажил хийдэг шүү дээ. Дэлгүүр мэлгүүрт ажил хийгээд. Тэгт чинь бол ерөөсөө нэг ажлын ярилцлага гэж хизээж байхгүй шүү дээ. Шууд чадна тий. Тэгээд шууд яваад байна шүү дээ. Гэтэ зүгээр тэрнээс зүгээр үндэслээд тэгээ дараа зүгээр найзуудтайгаа харж байхад бол яг юм юу тийм интервью энэ төр бол айгүй жоохон сул юм шиг надад харагдаад Монголд technical interview, culture interview, хүнтэй тарах багийн интервью энэ төр жоохон сайн хөгжөө гэж байна. Одоо энэ Amazon уусаж амар удаан жил те 10-20 мянган хүн интервью хийж байна. Тэрийг амар хөгжүүлсэн байгаа байхгүй тэрэн дээрээ суурлаа. Тэгжиж уусаа амар чанартай яваа. Тэгээд датаг хийгээл хүмүүс шууд тийм гаргаал шүү дээ. Миний хувьд бол арай би ч өөрөө Монгол хэсэг ажиллажсэн. Тэгээ энд ирээд ажиллах чинь соёлын ялгаа шал өөр өгдөг. Жишээлбэл Монгол хүмүүс чинь жоохон одоо бие биенийгээ хүндлэх хацаах гэж ярих туртай тийм үү. Тэгэл хамт яг адилхан нэг төвшөнд байжж шууд хийж байгаа юм дээрээс ахын дөмхөн яваад ирэх. Гэсэн үгээр яг бид хийх гэж байгаа гол үүрэг чинь болохоор ямар нэг дээжлүүлж хөгжүүлэх үүрэгтэй байдаг. Гэснээр хацаах гэхэр чи ажил явахгүй болчих. Тэгээ байр дундаа болчихдог. Дуугийн барилцлага. Яг би ингэж асуусан нөгөө чи олон улсын компаниуд чи яг хийж байгаа өндөр түвшинд байх хэрэгтэй. Тэгээ Монголд ядахны энэ зам нь ингээд бас тэр соёлын ялгааг нь хасаад өгч байсан юм болж.
Тэгээд надад л яг тэгс сан яг үнэ. тийм барилга жижиг юм хийсэн ч гэсэн дундаа орохгүй л байлгүй болчихсон. Тэгвэл ингээл жижигхэн за баг нэг барилга барьжсэн ч гэсэн за ахын дорч нэг дөрвийг барьчих. Ядраад дөрөв тоосоо хүрчихсэн. Арай илүү. Тэр нь баг хашаа барьжсэн ч гэсэн хоёр нь яг нэгийг барьчихдаг шүү дээ. Энд ч гэдэг Irish тэр нөгөө нэг соёлын тэр юм бол ялгаа нь бол яг тэгж харагддаг шүү дээ. Биднээс хүмүүсээр юм хийлгэж чаддаг. Одоо Монголд бол галтгоонд бол одоо тий 8 9 хүн зэрэг ажиллаж байгаа. Энд чинь бол амар хүмүүс хэмж яах 4 хүн ажиллаж шүү дээ. Бүх юм аа. Тэгээд хүмүүсээ ингэ тултал нь хийлгдэг тий. Ерөөсөө нэг цаг чамгаа өнгөгч бол тултал ажилласан. Хизээч тэнцэн нэг тийм сул гоё ингээл 50 сая мөнгө авдаг тийм ажил хийж байхгүй шүү. Монголд бол чи гоё ажил болвол тийм ажил байгаа шүү. Тэгээд энэ ч юм бол угаас тэгдэг шүү. За чи яг энэ цагт яг нөгөө цалингаа авж байгаа бол тий зүгээр яг угаасаа хийх юм аа яг энэ цагтаа хийх. Ямар нэгэн тийм одоо илүү дутуу юм хийнэ гэж байхгүй. Зүгээр бид нар чамд нэг цагийн төлбөр өгж гин. А чи энэ цагийг биднэрт яг 100% зарцуул гэж угаасаа гоо шаардж байгаа байхгүй. А тэрийг ч гэсэн амар үнэлж мөнгө өгч байгаа байхгүй. Тий. Монголчин болохоор тий монголчин болохоор одоо нөгөө нэг за одоо тоогоочоос зүгээр жишээ авахад цалин малин одоо нэг ийм жоон бас баг үж болно шүү дээ. Яг монголчин бол яг амьдралдаа цалин хүрдүү гэхээр бас хэцүү шүү дээ ер нь бол. Тэнгууд л чинь цалин баг болчихор чинь хүмүүс одоо ингээл бас тэрэндээ бас жоохон шаардлагатай байдаг гэж бас магадгүй гэж. Аль би Монголд үйлчлэх юм байгуулдаг гэж зүг шүү. Зүгээр. Тэгээд нэг юм хэлэхэд маа подкаст бол подкаст гэдлээ нэг дахин юм хэлчихье. Ер нь бол зүгээр амар чийл. Манай хоёр зүг BS суул тавиад. Альбан яс нэг. Арай би бас амар жоохон бие яриа тэгээд би юм жоохон өөрөөсөө амар ичдэг төлөв юм бохгүй. Тэгэхээр амар бие бариад. Тэгэхээр зүгээр гурлаа амар гоё BS суул тавиад. Яг 3 найз өнөөдөр уулзаад тэгээд өнөөдөр уулзаад гоё юм ярих шээ заа зүгээр. BS суул тавиарэ guys. За тэгээд надад нэг асуулт байна. Ямар сургууль их сургууль төгсвөө? Тэгээд тэрэнд орохын тулд ямар шалгуур байв? Одоо миний бас чамаас ингээ гаргуулах гэдэг санаа нь болохоор одоогийн залууч амар олон залуучууд байна шүү дээ. Бидрээс доош дүү бидний үеийнхэн ч гэсэн. Тэр залуучууд одоо боломж байна уу? Тэхийн тулд одоо бас яг чи одоо яг тий аль сургуулийг төгсөв? Ер нь ямар шатаараа л одоо тэрийг гоё хөдөл амар гоё. Эхнээс нь хэлгээд хөө. Эхнээс нь ярив. За би энэ чи 2 сургууль төгсөж байгаа. Эхнийх нь болохоор энэ чи DIT гэдэг өмнө байсан байхгүй. Гэтэ одоо тэр нь олон сургуулиуд нэгтгээд Technical University of Dublin TUD гэдэг шинэ сургууль болсон. Тинчээ би aviation technology сурч төгсөв. Тэгчээ дараа нь 3 жил төгсөв. Тэгээд дараа нь тинчэнээсээ төгсчөөд ажил хаад юм гэж байлаа. DCU лөө одоо Dublin City University лөө computer engineer гэсэн. Тэгэл тийш очил 4 жилээр төгсөв. Тэгэхээр хоёулаа бакалавр гэсэн юм уу? Хоёр бакалавр. Тийм. За guys хоёр бакалавр төгсөх гэдэг юм биш шүү. Хүмүүс гэсэн чи яа хүүхдүүд амар шансрал. Тэгэл ажил орчиж болно ш. Тэр бол ерөөсөө юу шүү дээ. Шалгуур. Дуртай юм аа л ихэр. Тэгэл эхнийх дээр нэг яг дуртай байх байсан. Гэхдээ зүгээр нэг хол санагдаг бол бас aviation бол яг нисэх бол гоё шүү дээ. Гэхдээ бас жоохон дарамттай. Шөнийн цагаар ажиллаж байгаа. Цаг нь зүрдэг. Шөнийн юут бол тийм. Онгоц чинь нисгүй үедээ нөгөө нэг юу гоё шүү дээ. Засварлчлыг. Тэр чинь яг тэгэл шөнийн л. Тэгэл ер нь 9-5 дуртай да. Зөв мань чаас 14 жилийн өмнө ирсэн шүү дээ. Тэгэхээр чи одоо ирээл Монголд одоо ерөөхдөө тийнейжер насны дээр л тийнейжер. Тэгэл энд ирээл бас шууд гадаад хүмүүстэй найз эсвэл Монгол найзтай сурахад ер нь хэрэг өдөртэй байсан. Ер нь яг 14 жилийн өмнөхөөс энэ хүртэл хамгийн бас амьдрал чинь нөлөөлсөн нэг тийм нөлөөлөхөөр нэг тийм явдал болсон уу гэдэг л. Одоо тэр чинь амар хэцүү шүү дээ. Амар жоохондоо ирчихэр чинь яг бас нэг өсвөр насны тэгээ эйгүү хэцүү үе дээр ирээд бас нөгөө өөр нийгэм шууд өөр соёл руу ороод ирчихэр чинь найзлах юм уу бас айгүй. Ер нь л хүүхдүүд амар юу болчихдог гэж би бодоод зүгээр ботгошоо болчихдог гэж магадгүй байна. Тийм ба. Тэгэхээр хүүхдээс авч байгаа. Манай нэг дүү бас нэг тийм дүү байдیں۔ Тэгээ энэ чи бас манай сургууль бол мэдгүй. Би бол энэ чи зүгээр одоо тэгэл
Очоод тэр дүүрийнхээ сургуульд орж байгаа шүү дээ. Тэр хатаа төвд биш. Тинчээ чинь тэгэл явж баг. Улсын сургууль гэсэн үг шүү дээ. Юу өөр Монголд бол бата. За яг нэг хідэн энтэг хүүхдүүд нэг хідэн Филиппин хүүхдүүд тэр нэг цог нэг 2 ч юм. Тэгэл би байгаа. Тэгэл нэг яг хэцүү болоо биш. Тэгэл хичээл. Ирээ шууд уусаал орсон. Гоёс надлаа гоё. Заавал аална гэж. Ирландын 10 жил нь ямар юм бэ? Ер нь дагуу мөнгөж Монголоос энэ ч бас харьцуулагддаг шүү дээ, тий? Амар гоё юм билий. Гэтэ ер нь тэгээд хичээл бичээл англи хэл дээр заахаар чинь амар яад юм билий. Тийм нэрээ хэл яасан мэт юм билий. Тэг уусаа энд ирэл англи сурсан мэт тий. Тийм яг Монголд бол нөгөө сургуультай нэг англи хэл. Зүгээр нэг өөр нэг худлаа ABCD тий. Тэгж байгаа л яг PC-ний яг. Нэг доодо тоглохтой go. PC-ний англи хэлж бас PC-ний англи хэлж бас хэрэгтэй шүү. Тэр бас байгаа. Одоо ч хэрэг болдсон шүү гэж. Тэгэл би чинь тэгээд шууд сүүлийнхээ 2 англи орцсон байхгүй юу? Энд чинь нөгөө нэг ахлах англи 5 6 гэдээ дуустдаг. 6-аараа дуустдаг. Тэгээд 5 6 гэдээ орцсон. 5 дахь англи орсон. Тэгэл хичээлэл юурээс хийсэн байх. Ер нь яг энэ чинь нэг гоё юм тэр нөгөө англиар зааж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нэг том юм уу чинь цээжлэх юм биш. Тэр чинь зүгээр англи үг байгаа байхгүй тий. Шууд суугаал явчихдаг. Одоо Монголд чинь ингээл том юм ингээл тайлбарладаг шүү дээ. Одоо компани гэл компани гэж юм. Энд чинь компани чинь тэгээд өөр үг байгаа байхгүй тий. Зүгээр компани хэдэн хүмүүс нийлээд компани болдог ингээд өөр утгатай үг байгаа байхгүй тий. Амар аавах юмнууд чинь даг дутаггүй болоо. Шот төрөйтэй. Тэр амар байдаг тий. Зөв өмнө ингээд өөрсдийнх нь төлөө юмыг сурч мэдэх ёстой гэж боддог байсан. Боддог байсан аахгүй. Тэгсэн чинь нөгөө заавал нэг аав ээжээс шахалтаар юмыг сурах ёстой юм шиг. Яг ингээл өөрийнх нь бие даагаад гадаадад амьдраад ирэхэр чинь энэ чинь сурсан нь надад ашигтай байсан юм шиг. Аав ээж ашигтай байсан юм байна шүү дээ. Аав ээж ашигтай юм шиг, ээж ашигтай юм шиг санагдаад тасна. Амар хэцүү гэдэг. Ээж гэрээ даалгавар чи хийжлээ шүү. Амар хэцүү. Хүчээр хийж мэдэг те. Манай ээж наваас тэгжээс зүгээр. Яаж ч жаас их сургуулаад өгсөч гэдэг ааш юм байна. Гоё ч гэдэг наас тийм. Тэгэл өгсөн. Мэдүүлэхийг хүсдэггүй те. Яг зүгээр ингээд тэр хүнийг нэг левелд аваачих хэрэгтэй байгаа байхгүй. Тий, яг үнэ. Яг тэр сонирхолтой юмд юм сонирхолтой хандхыг юусоо хийлгүүлэхгүй. Ямар ч нэсээ хийх хэрэгтэй тэгэл. Хийх ёстой гэдэг. Ямар өсвөр насны хүмүүс шууд ирүүлээс баасан шүү дээ. Яг зөв. Гэтэ баг бидний үйл баг ганцхан тэгээд орсон байна. Би зүгээр одоо зүгээр юм. Одоо л тийм байхгүй. Одоо болохоор ингээ харахаар зүгээр амар юм болчиход байгаа байхгүй. Нээлттэй болчиход байгаа. Би дуучин болно гэдэг. Өө тийм. Зүгээр одоо ээж мэж би ч одоос доороод үдэж ш нэг эмэгтэйд өдөө. Дөнгөж манай ээж бол манай яг охин дүүгэл зүгээр гэдэг зүгээр зүгээр юу өөрийнхөө үснээ л хийж байгаа. Ах нь баттай бол. Тий. Намайг ч багт яадаг л зүгээр ингээл баг юм уу өдөр авч аваад чаяад тэгэл. Тэнгуул ч манай одоо ээж нь одооны хүүхдүүдийг бол аав ээж нь угаасаа бүгд тэгдэг болсон юм лээ. Ингээд нийтээрээ зүгээр нөгөө нэг хүссэн юм а хий те. Яг өөрийнхөө юу хүсэж байгаагаа хий. Тэгээд тэр чинь аяндаа чи өөрийнхөө яг юу хүсэж юу хийх ёстойгоо олно гэж. Тэр үедээ сайн шүү дээ. Бид нар чинь болоод ингээд бас жоохон баригдмал байлаа шүү дээ тий. Чи одоо инженер болч юм уу те. Чи ер нь бол тэ барыг дийлийнх нь шүтээс ангаахруул авдаг байсан шүү тухайд те. Тэгэр үед бол мойс гурлаа гэж. За тэгээ cheers guys. Тэгээ манай подкастод хамаагүй шүү би ууж болно. Яг өөрийнхөө хүснээр биес бол тавиад бай. Ерөөсөө ямар нэг юмд бол баригдахгүй. Тий. Тэгээ угаасаа хүмүүс үзээд угаасаа ер нь тэгээд ямар ч юм дээр хүмүүс сөрөг юм бичдэг, эргэж юм бичдэг тий. Тэгэхээр зүгээр эндээс яг гоё ярьж байгаа ах юмнууд бол амар их гарч ирэх баг. А тэгээ авахгүй хэдүүлээ бас нэг авахгүй дундуунаас авахгүй юм ярьж болно тий. Тэрийг авахгүй зүгээр манайхаа өнгөрөө сурчаарэ монголчуудаа манайхаа. Тэрийг бас хэлье. За. Тэнк юу аюу асуултаа. Би яг асуух. За. Би ингэж бодсон аахгүй. Ингээ подкаст хийж байгаа юм чинь нэг амар гоё. Зүгээр юм подкаст хамаагүй асуултсан гэж боддог. Тэр чинь брэнд асуулт бол. Манайс хариулж штэ. Гурвал зүйл нэг юмээс асуулт гэж. Манайд ингээд подкастыг өнөөдөр эхлээд 2025 он тийм. Тэгвэл 10 жилийн дараа ч юм уу 20 жилийн дараагийн Чоко төрөгийн бас мөрөөдлийг одоо би тэгж боддог байхгүй. Одоо цаг үе чинь дуусгаараа ямар ч хамаагүй болчихдаг баг. Заавал хүн ирээдүйн рүүгээ харж амьдрахгүй бол нэг доошоо л явчих гээд. Тэгэхээр ирээдүйг байнг харж ивэл
зүгээр юм гэж боддог. Тэгээ би тойроос бас асууя гэж тань. Төсөөллөөрөө тий. Яг төсөөлж л та төсөөлөг байсан ч план гараагүй. 10 жилийн дараах ямар төвшөнд баймаар явах гэж байгаа юм уу тий? За манад очиж явуулаарэ. Тэгээс нөгөө хүсэл мөрөөдөл хаалцсан мэдчих бас гоё шүү дээ тий. Нэг сурцлан. Тэр чинь бас нандин шүү дээ тий. Хамаагүй хэлээд байна. Үнний нэлгүй хотлоогийн нэлгүй яваад. Захаач. Таагс. Явж лээсэн бол эрүүл мэнд тий. Аз жаргалтай амьдрал нь гоё л гоё. Гэтэ тэрнээс гадна зүгээр өөрийн хүсэж байгаа юмнууд бол тий бас өөрийн сэтвэрхтэй болмоор Ирланд бол бас байр айгуу чухал байна. Туризмд бол идүүлж штэ одоо ер нь шолоолж юм. Тий шолоолж юм. Надад юм сонсмор л гэж юм. Яг нэг идэрэнг нэг ягаад идэл шунаад идэл гэхдээ машин бас хэлмээр байна. Ойрын 10 жилийн зорилго маань нөгөө байр авах машин салхах. Ер нь бол ер нь тиймэрхүү. happy man. Тийм. Амин жил тэгээд дотор нь бас нэлээд аялцсан тий. Оо тэр чинь бол аялал гэхдээ яг зорилго уу? Аюу тун зөв. Зайгүй Эверест авирах ч юм уу. Том 7 гайхамшигыг үзэх. За зөвлөж чинь юм тийм шүү дээ. амьдрал Аа бас тэр байж болох юм. Яг миний бодлоор бол заяа. Би бол тийм амар аялдаг юм бол биш гэхдээ миний зорилгод бол аялал зүгээр жилийн дотор л байх хэрэгтэй гэж бодод байгаа би. Хүн одоо ингээд Ирландд бол бид нар бол одоо ингээд яг бүх юм жин там болоод окей болчихвол тий. Яг үүндээ виза өгөөл аваад Европын орнуудаар гараа явчих боломж байгаа байхгүй. Нислэг юм. Тий, нислэг хямдах нь очоод одоо юу гэдэг чинь 3 хоног явчихсан ч гэсэн болдог л үстэй тий. Энэ бол тийм бол надад бол зүгээр миний 10 жилийн зорилго гэхээр агасаа юу гэсэн юм аа. Гэтэ яг би ойрын 5 жилд бодчиход байна. 10 жил гэхээр бүр амар хотлоо усрэх гэдэг юм л да. 5 жил гэхээр би сая 19 оноос 21 он хүртэл Ирландд амьдарчаад буцаа 3 жил Монголд очоод үйл хөдлөлийн салбарт 3 жил ажиллаад нэг ингэж явж байгаа. Тэгээд бас буцаа Ирланд руу ирсэн байхгүй юу. Гэхдээ нэг том шалтгаан байгаа. Тэрийг бол хэлэхгүй бай. Тий. Ер нь real estate байр зарах. Тий. Одоо ер нь бол тийм хөө. Барилга их юм. Барилга бас барин галцсан. Тэгээ буцаа Ирланд руу ирэх надад нэг 2 амар том шалтгаан байсан. Нэг нь бол хэлээд яг хөө. Тэр бол хэлмээргүй. Хоёр дахь шалтгаан нь бол юу байсан бэ гэхээр Ирланд байхаар заяа Монголоос надад нэг ялгаатай сан. Зөвхөн миний бодож шүү. Ирланд байхаар би амар их завтай юм шиг санагдсан. Тийм байна тий. Цаг ажил цагтаа дуусдаг. Тийм чөлөө цаг. Амар төвжирэх гарч байгаа байхгүй. Тийм. Төвжирэхгүй. Монгол бид нар яадаг гэхээр өглөө 7-д гараад Мэн бол Монголд л завтай санагдчих шүү. Өглөө 7-д гараа ажил дээр очоод одоо яг 8 цаг ажиллавал өглөө 7-д гараа ажил дээр очоод 9 цагаас ажил эхлээд заяа. 9 цагаас ажил эхлээд орой 5 дараа тарихсаар 9 цаг болчихгүй. Тэгээ яадаг хөө ажил нь тарж өгөхгүй. Тий. Тийм готлоо яадаг хөө 9 цагт харилаа хүн ядаглаа хоол идлээ унтлаа дахиад нэг амьдлаа. Дахиад 5 хоног үргэлжлэн. Тийм бол тэнцээч яг миний хувьд болохоор тэнцээ бол би ямар нэгэн өөрийнхөө хоббин дээр ажиллаж чадахгүй юм уу тий өөртөө чөлөө цаг гаргах боломж байхгүй тий яг өөр яг юу хийх ёстойгоо бас мэдчих чадахгүй байхгүй. Яагаад гэхээр зүгээр ингээд нэг хэвийн амьдрал бид нар ингээд яг ингээд зүгээр ингээд гал тэрэг шиг ингээд урсаал явдаг байхгүй. Өдөр бол адилхан. Тэгээ хагасаа бүзэн нэг зав урахаар гаш дахиж нэг дүгжирдэг 5-6 цаг дүгжирдэг. Нэг газар очиж хоол идүүд идээд за нэг ингээд нэг өөр тийшээ яваад нэг за тэгвэл нэг цахинд гаруул нэг 2 хоног гараад амарчдаг. Тэгэл болоо. Тэгвэл. Тэгээ бол Ирланд ихээр нэгдэг заяа. Би саяхнаас ихтэй яг ингэж ажиллаж байгаа. Өглөө маань болохоор өглөө 9-өөс өдөр 4 хэлж шүү дээ. Тэгээ 6 өдөр ажилладаг л да ихтэй. Нэг өдөр амардаг. Гэхдээ би 4-өөс хойш надад 4 тарж байгаа. 4 тараад зүгээр шүү дээ. Би гэрлөө 5 минут алхаа ирдэг. Ажил гэр хоёр зүгээр 5 минут ялгаатай заа. Надад автобус суух шаардлага байхгүй. Машин барих шаардлага байхгүй. Тий. Тэгээд би яг бодсон байхгүй яг тэр хугацаанд. Тэгээ яг би сая маань болохоор 2 сар тэгж явж байгаа байхгүй. Тийм бол тэрнээс өмнө 8 сар нь болохоор маань 7 хоног 60 хэдэн цаг мөн 70 цаг мөн гэж хэлдэг заа. Тийм бол ч угаасаа за байхгүй хүн ядрал болчих жоох. Тэгээ би нэг ажлаасаа гараа за ингээд амрыг гээд. Тэгээ амрангууд надад амар чөлөө цаг гараад тэгээ би ингээд бодож эхэлсэн байхгүй. Юу хийх вэ гэ. За нэг одоо энийг бас эхлүүлж үзье те. Тэгээ гутал дараа нь маань бас нэг өөр юм бас хийх гэж бас бодсон байгаа. Тэрийг бас эхлүүлнэ гэ. Ингээд яг гой төлөвлөгөө гаргамтлаа тэрнийхээ төлөө би ингээд яг зорилго болоо. За эхнийх нь бол одоо ингээд подкаст гэж явж байгаа. Хоёр дахь нь болохоор маань нэг юм стрим хийх гэдэг байгаа байхгүй тоглоом юм. Миний хобби бол ер нь бол
геймер штэ. Гэтэ яг Монгол юм байна. тийм Монгол. Гэтэ яг 100 бол зориулж тоглолтгүй. Ерөнхийдөө бол нэг чөлөө цагаараа 2-3 цаг яг ороод бүр ингээд гоё найзуудтайгаа ингээд найзуудтайгаа тоглож л хамгийн гоё байхгүй. Яриад инээлдэл яг тэр 3 цагийг амар гоё өнгөрөхтэй тэрийг гоё стрим дээр ингээд гоё чийлгээл яриад те надад ч юм хамаагүй яг тэгж хийж боддог байхгүй. Nice. Тийм. Юм бодол чинь надад чөлөө цаг байгаа болохоор би бодож эхэлж чинь бодохоор надаас яаж нэг ихээр юм гарч эхэлж чинь юм гарахаар би өөрийнхөө юун дуртай хайгаад байгаа байхгүй. Тэгэхээр би одоо л өөрийгөө юун дуртай олоогүй л юм чаа гэсэн үг. Өөрийнхөө би юу хийх наас чи андаа олохгүй. Наад чи хитэж олохгүй гэж. Наад чи бол олдгүй юм гэж. наад чи олсон гэж ярьж байгаа хүн бол яг л андуурч байгаа. Ер нь бол гэж бод. Тэгэхээр баяж бол ойрын 5 жилийн зорилго бол би өөрийнхөө юу хийх ёстойгоо олоод тэрэн дээр амар сайн ажиллах. Подкаст зүгээр нэг юм нээж болно шүү дээ юм байна. Би подкастыг бол зүгээр өөрийгөө амар эвдэж хийсэн байхгүй. Яа тэгэхээр би амар хичэв хий. Би одоо өөрийнхөө хоолноос амар хичдэг заяа. Ер нь бол нэрээ шүү. Нэрээ Ер нь бол ичдэг. тий. Ичдэг хэр чинь би би бол дуучтай юм бэл. Би бол хамаагүй. оюутан байхдаа хүртэл би нөгөө ийм самбарын урдгаж юм ярьж чаддгүйс. Йоо. Сурч байхдаа хүртэл ингээд айдаг. Наа чи мэн бас байна уу? Тэгээ би энийг одоо л би тэгдэг байхгүй. Одоо л би ямар нэгэн ингээд одоо хичээл ч юм ингээд нэг чухал юм дээр ингээд яг ярилцгийг ингээд сандраад ингээд үгээ яг гаргаж чаддаг ч юм уу тийм ингээд дотор нэг юм байгаад. Тэрийг яг эвдэх зорилгоор энийг юм зүгээр подкаст нэр ингэж гаргаад өөрийгөө зүгнэх гэж нэг Practice те. эвдээ гэсэн санаатай байхгүй. Бас болж байгаа сте. Энийг бол за энко видео бай. Яг хүлээлт эзэд дуусгах байна. Манай нэг ярьж дуусахгүй шүү. Зогсоогоороо. Би жаагаар зогс гэж хэлчихсэн байх. За мэн ингэж бодсон аахгүй. Би ингээд энд ирээд аюух ажиллаад за ажиллаад ч яах вэ? Зүгээр ингээд юу яахгүй нэг хэсэг ингээд ажил тэгээд дээрээс нь ингээд дуртай зүйлээ хийж явж байгаад гэр бүлийнхэнтэйгээ бас ингээд нэлээ их гоё харилцаа гоё болов. Тэгээ би харилцаагаа бүр аюу гоё ойлгочлоо. Яагаад гэсэн чинь хүн ер нь одоо хамт байгаа хүмүүсээсээ холдохоор тэр хүмүүсээ илүү их хайрладаг юм. Тэгээ тэр хүмүүстэйгээ ярдгүй зүйлээ ярьдаг юм. Сэтгэл дотор байгаа зүйлээ нээж ярьдаг юм. Тэгээд явж исэн чинь миний хүүхэд насны мөрөөлөл гарч ирвэ. Тэр нь юу вэ гэсэн чинь аюу гоё хүүхэд байхдаа пит гоё залуу боллоо тий. Эсвэл нэг том болоод дүүнэртэй тусалтай гоё хүн болчихъя л дөө гэж боддог байсан. Тэгээ би бодохгүй юу амьдралынхаа ирээдүйн 10 жилд юу хийх вэ бодлоо. За би ингээл Монголд очивол надад нэг байр ч юм уу эсвэл нэг машин ч юм уу за ийм хүн би дүрөнгөө боллоо. Миний сэтгэлээс юу гарах вэ? Миний зүрх яг хаашаа зөвлөх вэ? Зүрхний зөвхөлтэй жоохон хүчтэй баримаар биш хэмжээнд нь. Тэгээ том зорилго аваа. Тэгсэн чинь би 10 настай яг над шиг гэж бодож байсан хүүхдүүдийг 18 таа болоход нь би эсвэл 8 настай болоход нь ядахна гоё пик залуу болоход нь зүгээр нэг тийм уран зориг өгдөг залуу болж байна. Гэтэ энэ хөхтэй амар бүр эрүүл хүнтэй. Яа, бүр эрүүл гэдэг нь бүр бараг хэдэ. Наад чинь айгу тийм бас эрүүл болох чинь тийм шалтгаантай. Мань яг хүүхэд байхдаа сэтгэлдээ ч юм уу тийм синдром ч юм уу те. Миний үеийн яг өссөн газар бол тийм эрүүл хүн байгааг байхгүй. Тэгээ тэр үедээ гэж ихсдэг байсан. Ийм хүн хааны яриач амар тийм. Яг тэр би бол архангаа төссөн эрүүл хүн байгааг гэж тэр үед чинь даан далах чихэр идж байгаа юмнууд нь ихтэй байхгүй ш. Тэгэл тэр ави би бол гудамжинд өссөн гараал явахаар хүмүүс нэг арх уугаал ер нь л аягүй их арх уудсан. Тэгэл тэр үеэсээ арх уудсан хүмүүсийг хараад ирээдүгөө бол нэг юм болохгүй шүү гэж боддог. Гэтэ айд үлцсэн. Зүрх бүр салганд үлцсэн. Би 10 жилд ороод манай ангийнх нь надад арх өгөхөд үгүй гэж хэлээд байгаа. Тэгсэн мөртлөө ингээд ухаантайгаа авахд би ингээд тэрийг уучвал нөгөө ахуудагдаад гэсэн. Ийш очив. Травматай болсон юм. Би травма архнаас одоо би тэрийг хэлж сураад байгаа хөөх. Тэрнээс би тэрийг мэддэгч байсан. Үгүй гэж хэлдэг байсан ч тэгээд зүгээр барайл стресстэй л өөрчлөлт зүүгээд идэв. Гэтэ энкогийн хийж байгаа өмнөд их надад агуу таалт хийсэн шүү дээ. Ингээд 100 годомжин шоу шалтан болж байгаа. За guys та нар угаасаа хөдөлмөрлж чадахгүй бол энийг хаална гэж байгаа. Би яг тийм. Шууд гараад жим хиймээр санагдаж байна. Тэгээд мань ч ус жим хийж чадахгүй усан сэлээд гарч ирж байгаа. Наа чи маа яг дотны хүмүүс. Чиний яг зорилго бол тэр дээр юм тий. Гой сан. Хэлхээс өмнө үзүүлчих зүгээр байхгүй. Аим гоё эрэг юм үзчих байхгүй. Үзчихээ зүгээр. Тэгэл бодлоо ш.
Чи ингээ буудан дээр гівдэж ийн бүдүүн царай даа гэдэг. Яг зөв тэр мессежийг. Тэр миний 10 жилийн төлөв яг юм байсан. Надаа өнгө гол мэж боцоо 10 жилийн төлөвлөсөн тэр ирсэн байгаа юм шүү. Гэтэ чи энэс гол надад хүн бий болох гэдэг байна. Гэтэ одоо үзэж байгаа хүмүүс чинь энэ юм чи бас ч хэцүү шүү дээ. Зарим нөхцөл. Ер нь янз бүрийн хүмүүс юм л да гоё хүмүүс байна. Гэтэ хэцүү байгаа хүн миний бас хөдөлмөр тусламж байна. Бас хараад нэг юм яг тэр чинь намаа гоё хөгжүүлж. Өөрийнхөө л үшимийг авчиад байна шүү дээ. Дахиад нэг үшимийг авчмаар байгаа байхгүй. Би үл болцсон. Би үл хийцээ тэмцээн уралдаанд ордог. одоо чи ихтэй юу байсан? Би чи ингээ бүр хандсан уу? Энэс цаашаа юу байхгүй гэж байна. Эсвэл байгаа юм. Би үл натуралаар явдаг заяа. Натурал биеинд бол минийх бол зүгээр. Би үл өөрийгөө бараг л дэлхийн хэмжээнд байгаа гэж боддог шүү. Яг байглаараа тий. Байглаа. Ямар нэг юм уу янз бүрийн байхгүй. Байхгүй. Уург болтууд. Байхгүй. Уург болоо. Би ч бүр нуруугаа хугартлаа бэлтгэлээ. Өөр Тэгээ Узбектэй Энктэй яа сүүлийн жил болж байна. Тэрнээс өмнө л уудаг хэлээс зөндөл ууж байгаа. манай Энктэй яг ингээ харахад аймаа гоё. Эрэг юм. Эрэг мессеж өгдөг байхгүй. Тэгээ би Энкг сонгосон. Thank you. За тэгвэл одоо Чоконоос дахиад нэг асуулт асууя. За одоо ингээд дэлхийн зах зээл дээр юу амираас яа одоо чиний араас амар их залуучууд бас ингээд сурж байгаа шүү дээ. Ер нь бас чиний ажил мэргэжил дээр чинь очихын тулд тэр залуучуудад ер нь боломж байгаа юу? Боломж байгаа бол ер нь яг яах вэ? Одоо яг ямар юугаар явах вэ? Тэгээ одоо биднес чинь нэгт одоо англи хэл гэж байна тий. Англи хэл одоо шалгалтаа сайн өгөн тэгээ ямар сургуульд ороод сураад одоо ямар шатуудыг давуул болох юм тий. Шууд угаасаа ажилд орж чадахгүй шүү дээ. Ер нь бол бас тийм үстэй. Тэгэхээр тийм бас ямар боломж болцоонууд байна. Одоо залуу Монгол залуучууд энэ боломж байгаа юу? Яг ажилд орсон. би ч болохоор зүгээр интернет нэгэл тэгэл орчиж байгаа. Надад бол амар хэцүү биш юм байна. Шууд. Харин тий. Гэтэ яг зүгээр яг тэгэл интернет дуусаад тэгэл дахиж нөгөө нэг интервью аваад шалгалт аваад тэгж мэгжэл байгаа л дамжлагаар тий. Гэтэ тэгэл ерөөсөө нэг хэцүү санагдав ш зүгээр ингээл мэддэг юм аяг ил үзүүл чинь нөгөө баг надад хэлсэн юм ил буцаад үзүүлчихэж байгаа байхгүй. Тэгэл бол тэр үед бол хэцүү ш. Гэтэ тэрийг хүмүүст нөгөө нэг CV-гээ өгөөд ажилд орчуулаас амар хэцүү ш. CV-гээ өгөөд чи юу хийж чаддгаа батлах чинь бас дахиад нэг хэцүү юм байна тий. Чи амар сайн хийгээд байдаг, чаддаг, мэддэг. Гэтэ чи тэрийг дүүлгэж ярьж чадахгүй. Манайхан нэг жоохон нэг өөрсдөө дарах гэдэг нь шүү дээ. Чаддаггүй чаднаа гэж. Гэтэ тэг амарлаг чаддаг бол амарлаг чаддаг хэлэх хэрэгтэй байхгүй. Тэр энийг бүр амарлаг чадна. Би энийг бүр нүдэ анжаад хийж чадна. Би бүр ийм дээр ажиллаж исэн гэдэг хамгийн гол нь юу та example-тай. Жишээтэй тийм юм дээр ажиллаж исэн. Тэгэхдээ би ийм үүрэг хариуцлага responsibilities хүлээж авч исэн. Тэгэл яг хэцүү юм байсан уу хэцүү юм байсан гэдэргээл тайлбарлал. Ерөнхийдөө яг манайх интервью авахаар star гэж явдаг байхгүй. Ямар нэгэн асуулт асуу штэ. Тэр нь situation яг юу болж ирсэн, яаж ирсэн, хийж ирсэн. Threat тэр болохгүй. Яг тэр нь чи юу хийхгүй бол яг яах гэдсэн компани дампууртай байсан юм уу те. Тэгээд RAA for action те. Юу хийсэн? Чи юу хийсэн? Тэгэд R and result. Тэгээд манай компани дампуураагүй штэ. Star гэдэг. Ер нь бол бодгол хэрэгтэй. Нөгөө нэг жишээ өгөх юм уу? Жишээ өгөөд нөгөө нэг хайчихгүй те. Ингээд жоохон түүх болгоод харуул. Тэр тэгэл үүдэг дээр бас яг санал хэлж шүү. Одоо хоёр охтуудын хэлээ. Хөө амар гой чухал юм яриад энэ хүнээс ингээ юм аваад ийшээ гаргаж тэр нэг ерөөс тэрийг аваагүй өөр юм ийшээ хийх гэдэг. Би бүр яг ийж бодоод оюутан байхдаа ингээд баг үжлэг болоод Ирланд нөхөд тоолсон гэдэг. Ирланд нөхөд байсан уу? Ирланд нөхөд байгаагүй. Тэрийг бас Монгол нөхөд байсан. Монгол нөхөд да. Монгол нөхөд. Гэтэ Монгол нөхөд хамгийн зэрлэг гэж. Яа. Тэгээ Монгол нөхөд нэрийн зэрлэг тий. Би бол хааж ирсэн. Та нэгтэй гадаад хүнтэй суун гэж боддгоо юм. Одоо ихтэй тэгтээ энийг өөд дараа л ярих. Одоо тийг ярьж байгаа бас 3 ихтэй ярих гэж байгаа сонирхолтой. Та хөлтөг нэг юм байна шүү дээ. Гэтэ ер нь зүгээр гадаад эмэгтэй хүнтэй суун гэж юу бодож ийсэн үү? Ер нь бодож байгаа юу боддог уу? Надад тэгж боддоггүй шүү. Яагаад?
Зүгээр нэг бодгүй юм шиг юм шиг хаасан. Нэг юм л бодчихсон гэж. Одоо ч бодоод байгаа. Мэн гэхдээ энэ дээр чи гадаад хүмүүст үүрэгтэй ста. Тийм байхгүй. Тэгэл соёлын ялгаа гараад дундаас нь аягүй их юм сураал зүгээр суралцаал явуулчихлаа юм л да. Суралцаалаа. Тийм. Би ч анх нэг Франц хүнтэй өргөж явах зүгээр хоол идэхтэй үртэл тийм соёл нь арай нэг өөр тийм. Тийм ихтэй хүнтэй харилцах соёл мэл нь арай өөр. Гэтэ баг хамт амьдрахаас эхлээл ялгагдана үстэй ер нь. Чиг нэг хөлийн зөвшөөрөл. Тийм гэхдээ хөлийн зөвшөөр хүрхгүй юм бас байж болно шүү дээ энэ. Би бол ер нь жоохон аймаад. Би бол гэхдээ Монгол хүнтэйгээс хамгийн бэст. Ойлголцоод нэг хамгийн амар тэгээд мэдж байгаа байхгүй юу? Ер нь хүлээж авахд амар байхгүй. Тэгэхгүй л гадаад одоо өөр улсын охиныг ч одоо ингэж хүлээж аван тэр соёлыг нь хүлээж аван өссөн орчныг хүлээж аван тий өөрийг нь хүлээж аван гэхээр бүр амар болно байхгүй. Мен ууслаа. Мен гэхдээ мен одоо ингэж Ирланд тэгээд бүх юм ин хүлээж авч байгаа шүү дээ. За бараг дэлхий дээр төрөөл бүх юм аль анханаас нь хүлээж авч байгаа шүү дээ. Тийм. Юу ч мэдгүй. Хүлээж авах чинь угаасаа хүний байх ёстой нэг арын шин юм шүү дээ. Тийм бохоо. Тэгэл явандаа ингээл амьдрал дундаа сурчдаг л хэлээ. Эхнэр нөхрөө болоод явсан гэсэн одоо манай аав ээж хүлээж авалцаа л явж байгаа шүү дээ. Оройд аим ядаа тэр гөрөвтөр нөгөө би одоо нөгөө Ирландын монголчууд гөрөвтөр. Тэрийг бас аяа орж бас тэнэс гой санаа аваа. Бас яриадахаа санааг тэнэс авлаа. Тэгээ саяхан нэг ингээд дандаа бүгд нэрээ номслоо бичээддэг байхгүй. Тэгээ нэг хүн бичснээс гадаа залуучуудтай энэ октод уулзаад гэсэн чи тэр залуу нь өстой манай бүх ажлын монгол октодыг танаа. Тэгээ бид доор бичсэн байхгүй юу? Юу гэсэн мэхээр яг та уулзч л байг л дээ тийм үстэй. Чи өөрөө тэгээ тэр хүнийг олоод барьж аваад сууж чадахгүй бол зүгээр хийх юм зүг хийлгээл явуул та. Тэгээ хэлэн готлоо Монголын нэр гутаалan маталыг тэр хүн хизээч юм тийм бодог байгаа. Манайха зүгээр өмнөөс нь амар санал би тэгчихдэг байхгүй. Уулзмаар бол уулзаал тий, үлмээр бол үлхээл. Тэгэл яг эцсийн бүлэгтээ тэр хүмүүс яадаг хэр Монгол залуудаа суудаг байхгүй. Бараг нэр шүү. Тий, 100-ы миний бодлоор 195 дээр байгаа шүү. За нэг 5 нь бол гадаад залууд байна. Гэтэ зүгээр тэр чинь тэр хүнэл өөрөх нь хувийн ирэх штэ тийм үстэй. Ер нь тэр нь тэгээл тэр нэг нэрээ нуудлцсан гар ингээл уурлаа тэнд ингээд стресстэй л бүр тэгж шаардлага байхгүй шүү дээ. Нэг тэгж хянах минах тийм байхгүй шүү дээ. Зүгээр хөгдөд нь шүү дээ. Эсвэл чи өөрөө гараад гадаад хүнтэй уулзал та тийм үстэй. Заавал тэнд манай энхүү харалтай ингээл тийм нүцгэлж байгаа л бичлэг хийгээл нүцгэлээл маргааш найз хүн тийм тэр чи айгүй ухаан шаарддаг байхгүй. Мэн чи ингээд техник өөрчилж байгаа юм чи ярихтай. Тэгээд давхар англи хэл бүр англи хэл байж яах чи нөгөө өөрийнх нь одоо сүүлийн чинь нөгөө комфорт зон гэдэг байгаа шүү дээ. Тухтай үстэй. Тэндээс шууд гарч байгаа юм шүү дээ. Шууд мэдгүй асуултууд орж иж байгаа юм шүү дээ. Чи комфорт зоноос гараад айгүй удаж гин үгүй. 2 жил юм гэж шүү дээ. Комфорт зон хаадаг юм байна. Комфорт зон баа. За тийм их л энэ да. Хобби чи юу вэ? Залууч юм хой хоббитэй байна шүү дээ. Ер нь юу их дуртай. Ажиллах хийх дуртай л гэж хэлээ. Үгүй. Ажлыг бол салгардуулна. Хобби би нэг тийм юм байна. Хобби гэж одоо зүгээр тэгээ 7 хоног дээр нэг бол сакс тоглолцож байна. Нэг хаяа нэг дулаарцсан байвал нэг 70 орчиж тийм. Тэгэл ер нь сакс тоглох юм байна да. Тий. Жим Жим бол яг нэг хаяа нэг явж. Жим хийхгүй цаас нэг аим уу гарч тийм. Чи Instagram-аар ороо намайг даг. YouTube харж байгаа. Үгүй ингэж яг нүднийхээ болгоор ингэ харцсан. Энэ одоо яагаад чи хийхгүй бөөдөн дээр хитээд байгаа юм гэж харцаар хараад. Хобби бол гэхдээ яг залуучуудын хувьд бол аюу хэрэгтэй юм шиг. Стресстэй ажил хийх чинь бас. Яа тийм. Хоббигоор л бас нэг амьдарч байгаа хүмүүс биш шүү. Хоббигоор л бас стрессээ тайлбар бүү байна. Шүү. Би бол яг ажиллаа дараал 3 цаг чинь комп байгаа. Хоолой хийж идэл суугаал 3 цаг тасралтгүй. Тэгэл заримдаа 4. Тэг чи угаасаа аяанда ингээд нойр өрөөл мас найдвал гэж байгаа. Одоо ингээ подкаст ороод ирэхээр одоо яалч бас ийшээ бас нэлийн цаг тасрах. Дараа дөрөв яваад. Тий. Завгүй жилээ тий. Ер нь гой завгүй ах гэж юм шүү дээ. Тэгээ аюу гоё олон зүйлийг суруулах гоё юм шүү.
Надад ингэ санагдаад байхгүй. Ирланд байгаа залуучууд заяа. Одоо л шүү дээ. Ирланд ч ихтэй ер нь гадаад байгаа залуучууд шүү дээ. Амар их боломжтой байхгүй. Ямар боломжтой гэхээр яг өөрөө хүссэн юм олж их боломж байгаа байхгүй. Цаг, зав. Одоо ганц бий бол ганц бий тий. Одоо хүүхдгүү бол одоо бүр амар боломжтой байгаа байхгүй. Ер нь яг өөрөө дуртай амиг олж хийх, олон зүйлийг дурсаж хийх тий. Одоо бидний ингээл хоёул одоо ингээл нэг шинэ юм хэлүүлээд ингээд чоко орлоод эн чинь ингээл хоёул бас туршаал дараагийн юмруу бас хүсэж байгаа гэсэн үг байна. Яг тэрнтэй адилхан залуучууд бас дүүнер ч юм уу үеийнх ч гэсэн зүгээр ингээл суугаад байхгүй ингээл нэг өдөр 4 цаг 5 цаг ажиллаж эсвэл 6 цаг ажиллаж хараад унтаад маргааш өдөр дахиад хичээлдээ одоо нэг ийм тойргоосоо бас юм гарах хэрэгтэй байхгүй. Хайрын цаг хугацаа тий. Гэтэ амар тийм үеийнхэн байд юм бэ л ер нь. Би ингээд зөндөө үеийнхэнтэйгээ ярилцж байгаа шүү дээ. Доош дүүнертэй ч ярилцж байгаа. Тэгээд яг ярьж байгаа байхгүй. Би л өглөө ажилдаа авдаг, тэгээд хичээлдээ авдаг. Тэгээд болчтой юм дөө, тэгээд нэ. Хөө чи яг юу хийсээд байгаа юм гэхээр хүсэж байгаа юм гэдэггүй. Яг тийм байсан аахгүй. Яг юу хийж байгаа мэдгүй. Айгүй PC тоглолттой заяа. Тэгээд гоо нэрээ хэлчихээ. PC тоглодог. PC тоглохоор муу юм байж чи. Бол нараа мэн зүгээр тоглолттой биш. Бүр яг доодох гэж юм шүү дээ. Тэр хэмжээнд байхгүй. 8-9 цаг өдөржингөө тоглосноо. Хичээлээ бас тоглосон 10 жилдээ заяа. Тэгээ уусаа миний сурж байгаа сургуулийн хажууд PC байгаа юм чинь. Тэгэл манай аав ээжээр тэр үедээ зах зээл гээл ажил хөрвүүлгээ явчихсан. Би чинь зөвхөн PC рүү ороод өдөржингөө болцоод орой манай аав ээжээр ирэхгүй би дагаж гэртээ ороод эсвэл рүү хичээлд явах болж юм чинь. Тэгээ сүүл рүү чаддаг юм болчихсон. Амьдрал дээр юу их юм мэдэхгүй тий. Юу их юм болчихсон. Тэгэл эцээц нэг хүүхд байсан юмудаас ягээс анхаарч фитнес гэж ороод ирсэн. Тэгэхээр зүгээр яг одоо бид нар арай л яриад байна уу би. Тэг санагдав. Одоо бидэрт ингээд Ирланд байх ч юм уу нэг одоо бид надад чамд ч юм уу за чоко угаас нэг байжсэн. Тэгээд одоо шинээрж байгаа хүүхдүүд те тэр хүүхдүүд угаас амар богинохон хугацаатай тэгүн готлоо ингээ амар олон зүйлийг турших боломж байгаа байхгүй. Ягаад гэвэл мөнгө санаа зовоодох юм байхгүй. Тэгээд ирээдүйн ажиллаад мөнгө олох үед олж болж байна. Тэгүн готлоо яг хоббигоо олох ч юм уу те дуртай юм олж нээх ч юм уу өөрөө би ирээдүйд яг юу хийх ёстой вэ гэдгээ мэдэхгүй явж байгаа хүмүүс амар зүг. Бидний үеийнхэн ч гэсэн байгаа шүү. Ер нь бол би ч одоо л өөрийгөө яг юу хийх ёстой юм бол би яг юу хийж амьдрах ёстой. Тэгэхээр одоо л би бас яг 100 бол за би энийг хийндэ гэж яг одоо би пиццаны тоогооч би сушины тоогооч те. Гэтэ би тэр хоёрыг эзэж насаар хийж амьдрахгүй л гэж боддог. Тэгэхээр би ямар нэгэн дараагийн юм руу тийм дараагийн юм руу өсөж үсрээд яг өөрийнхөө тэр юмыг ингэж барьж авах нь надад амар чухал. Уусаа ганц амьдрах шүү дээ. Тийм үстэй. Дургуй ажиллаа насаар хийж амьдрснаас тэгээд сайхан дуртай юм олоод хийж амьдрал зүгээр ах гэж бодлоо. Нөгөө зам үзээ урт тий. Тогчрын тугалч хариулна. Аль аль нэгээс авч шээ. Ингээ алдаал яг алдтал шүү дээ. Юм аа алдчихийж л хүн бас дараагийнх юм бас боддог юм. Тэр guys алдаарай. Тийм амар муухай зөвлөгөө. Алдаарай гэж зөвлөгөө. Алдчих юм өөрсдөө гэж юм. Замаа чокоос асуух асуулт байна. Сая цагаасаар боллоо шүү дээ. Цагаасаар юу хийвдээ вэ? Цагаасаар юу хийвлээ? Одоо манай найз зөвхний ээж нь бас энэ ч байдаг. Тэгээд бит өглөө гараад манай ээжтэй өрөвч байгаа. Багт бос намгийн ээжтэй өрөвччаад найзынхаа эмээ өвөө дээр нэц. Эмээ өвөө Монголоос ирсэн байгаа гэдэг. Манай найзын ээж ааваас энэ ч байдаг байхгүй. Тэгээд найз бүгдээ гэр бүл яриад байдаг. Тэгэл тэднийхлөө явал амар шинэлсэн. Анхныхоо удаа л ярьлаа шинэлсэн. Дараагийн асуулт гарч ирэх гэдэг байхгүй. Наач одоо гэж хортоо асуулт гарч ирэх гэдэг. Нөгөө нэг хүүхэд ч юм уу эсвэл одоо бид надаас ч юм уу түрүү хөвтөрөөс одоо хүнтэй сууж нөө хүүхдтэй болох нь гэдэг нэг Монгол уламжлал яваад байна шүү дээ. 28 залуучуудыг заавал нэг тийм тэр байх ёстой зүйл юм уу байх ёсгүй зүйл юм уу гэж бодоод байгаа. Сүүлийн залуучуудын бодлыг сонсож хүмүүс тэгж асуулаа гэдэг нэг хүн дээр тусгаадах шаардлага байхгүй шүү дээ. Харин тийм. Яг тэгтээ. Манайсан бол гоё шүү. Ихчнэрээ асуучлаарай. Гэтэ манайс наалтгаа болцсон баха. Юу нэгтэй асууж байгаа ядаргаатай гэсэн ер нь бол одоо л наалтгаа болцсон. Гоё шүү дээ. Тэр дээр жоо гэж. Би бол хэлдэг шүү дээ. Өө тэгээд зөв тааруулдаг суух хоо тэгээд тэр болцлоо. Тэгээд миний төлөө л юм бодож байна даа л гэж бодсон шүү. Одоо наа нас чи явлаа гэж яах шиг тэгээд яах вэ? Тэгээд нас. Явсан юм явж байгаа шүү дээ. Одоо тийм хурдан хөөхтөд яах вэ? Тэг үн байхгүй чи яаж хөөхтөө авах юм бэ? Тэр өөс хөөхт мөхтөө гэж амар сүртэй яадаг шүү дээ.
хоёр нь юу гэж боддог. Одоохондоо бол жоохон өөрсдөө л бодож байна. Одоо ихтэй зүгээр даргалтай шүү дээ. надад одоо нэг гой санаад ирчлээ яг ярианыг. Одоо би зүгээр ингэж хараад байгаа байхгүй. Бидний үеийнхэн заяа хүүхэд гарах нь багассан уу? Багсан. Тийм бах уу. Судалгаас шийдлгээ харуулаад бидний үе бол доошоо үе. Одоо 20 дэд ч 23 4 ч юм. Манай өвөө эмиг үед бол хүмүүстэй 10 маруу нэ. Манай ах махын ч үед бол бас тий. Хүн бол баг хүүхд төрүүлээгүй баг хоцрогдоод байгаа юм аа ш. Тийм биз нэрээ. Тэгэл манай ээж аваа үед хүмүүс чинь тэгэл нэг 2 3 гэдэг байсан бол одоо бол хүмүүстэй нэг 2 1. Одоо би энийг зүгээр ингэж хараад байгаа байхгүй. Одоо нөгөө нэг гэр бүл салалт гэж нэг амар юм нэг хэсэг бас одоо л явж байгаа шүү дээ. Бидний жоохон багч гэсэн явагддаг л байсан. Тэгээ тэрнээсээ бид ер нь жоохон юутай болоод байна уу гэдэг. Ер нь жоохон хаширлаад байна уу? Тэг чинь харсан зүгээр нэ эсвэл зүгээр хоёр нь юу гэж бодож. Би бол тэгж бодоод байгаа байхгүй. Ер нь жоохон хаширлах ч юм уу. Одоо нөгөө нэг юм. Одоо энэ чинь бодлол нөгөө нэг Planned Parenthood гэдэг байгаа шүү дээ. Эцэг болохоо өөрсдөө бодоод төлөвлөөд эцэг болж байгаа юм. Тэгээд тэрийг л хийгээд байгаа юм шүү. Тэр өөрсдөө мэдсэн мэдээгүй. Тэр нь одоо ингээл яг вебсайт хийж байгаа юм шүү дээ. Би бол одоо амар сургууль мөн бол заагаад байгаа. Оо тийм үү. Би бол одоо амар тэгээд тэмдэлтэй би амар зүгээр төлөвлөе гэж боддог шүү дээ. нэг сэтгэл зүйчдийн нэг яриа сонссон чинь одоо дээр үеийн одоо манай аав ээжийн өмнөх үеийн ч юм эсвэл миний жоохон байхдаа сэтгэл зүйн юм аваад жоохон өсвөлтөө хэцүү өссөн хүмүүс том болохоор яг тэр мэдрэмжийг өөр хүүхдэд төрүүлэхгүй шүү гэж болоод байгаа. Наадах чинь би гэж бодоод байгаа байхгүй. Тийм юм бол надаа яг бас team case байхгүй миний юм. Тэгмүүд би болохоор яг тэр тал дээр амар нөгөө нэг хүүхд тал гэр бүл тал дээр амар нэг бодоод байгаа юм ингээд. Яг ингээд нөгөө 100% болгож хийх гэдэг юм уу. Нэг team зүгээр наахан миний зүгээр тийм бас драма байж за драма гэх юм уу зүгээр илүү хашир гэх юм уу. Яг ингээд бас өөрөө бас team байхыг хүсэхгүй шүү дээ. Тэ тэр чинь бас ингээд бас тоглоом биш шүү дээ. Ер нь ингээд хүүхдээ олоо салаа явдаг ч одоо яг юу ч юм дээ. Тэр нэг бол өсрэлт дутуу хөндлөж болохгүй шүү дээ. Хүүхдээ бол нэг ч айгүй их ажиллах. Тийм. Тэрийг ирч үү эмч яг хариуцлага амар яг 100 хүлээж чадах хэрэгтэй. Монгол эрэгтэй чадахгүй Монгол эмэгтэй наавал ингээд одоо тэгээд монголоо дүүрэн тэгээд бас лайн хэцүү шүү дээ. Ер нь за арай л хүн зэдвэрчлээ. Sorry. Өөр юм ярьцгаая дөө guys. За Чокоос асуулт байна уу? Хоёроос юу мэдмээрээ? Тий. Та хоёрын гоё зассан студентүүд айгүй гоё сaalж байна. Яг ажил хийсэн нэг олон сар план хийсэн чиг харагдчих ш тий. Манч бас маань ихтэй нэрээ үнэхээр толгой хашлахсан. Үнээр ингээд эндээс нэг юм ингээд гармаар хагаад идэг. Тэнгууд ингээд эн чихт амар амархан ажил биш үү юм байна нэрээ. Ингээл би ч зүгээр дотроо би ч ямар ч тийм камер мэдэхгүй микрофон юу ч мэдэхгүй шүү дээ. Зурагч шааж мэдэхгүй. Тэнгууд ингээд яг ингээд хөөцөлтэй явсан чинь тэгэл ингээд хажуу авирын хүмүүсээс гуугаад пост мос үүдээ бичиж үзээ. Яах вэ гэж толгой гаш сүлдээ гадаад нас гэлсэн маа гадаад найз окей за чи чамаг ийм ихч бол би чамд дэмжиж туслая гээл. Тэгэл яг институтд уулзаад тэгэл за окей эхлэе. Тэгээ би инкресэнтэй зэрэг яг одоо л хийвэл хийхгүй бол боли. Болцлоо гэлсэн чи янгүй. За ус. Тэгээ одоо ихтэй ер нь нэлээ цааш нэлээ хий гэж бодож байгаа юм. Зөндөө угаасаа одоо Ирландд амар их монголчууд байгаа юм чи угаасаа бид нар цааш зөндөө ярилцах хүмүүс амар их байгаа. Тийм. Тэгэхээр таач бас дараагийн дугаарт орж магадгүй шүү. Оруулмаар байгаа хүмүүсээ меншн хийгээрэй. Гэтэ нэр хүн болгоод орж болно шүү. Гэтэ би бас Дублинд бол айгүй гоё хүмүүс зөндөө. Зөндөө байгаа тий. Гоё салбарт олон салбарт ажилладаг. Тэгээ миний санаа ч юм болов бүх салбараас хүмүүсийг оруулах гэж боддог. Тогооч байна уу тий. Бариста гэдэг чинь бас бариста шүү дээ. Тогооч гэдэг чинь бас мэрэгжил. Ер нь бол амар олон салбараас тэндээ өөртөө амар гоё дуртай амар гоё юм хийж байгаа хүмүүсийг гоё оролцуулаад ярилцаад тэгээ дундуур нас авчирууны бас гоё юмнууд яриа тий. Тэгэхэд л болч. Тэр л миний зорилго юм тэгээ. Хүмүүс хүлээж аваад авахгүй бол манайхан тэгээ сайхан өнгөрөөчөөрэй. Тэр хамгийн сайхан шүү. Заавал нэг энэ улаан цавцтай юм гэж ирээд тий одоо яг цавцтай чимээгүй л гоё одоо. Энэ ямар юм ярьдаг гэдэг. Би боли. Тэр ч одоо боллоо шүү дээ. Very well.
Би өөрөө бодоодсэн юм төрөө яг ингээд подкаст хэлэхээр наваагаа зогсоогоороо гэх. Гэтэ би хэлжсэн дээ нэрээ. Би ингээд яг ам халаал явчихараа. Ирланд яг хамгийн гоё зүйл нь юу вэ? Яг одоогийн үед бол Ирландд байгаа Орноос юу ялгаач? бусад орноос. Тий одоо Ирланд сууж ирж байгаа. Бас өөр ирэх гэж байгаа хүмүүс гэж болно шүү. За яг англи хэл бол 100% давуу тал тий. Тэр англи хэлээр дагаад тэр бас компаниуд нь ороод ирсэн байна том. Тэрнээс гадна энэ ч бол бас эдийн засгийн үед бол амар хүчтэй. Өндөр өсөлттэй. Тэр чинь амар их ажлын байр байгаа байхгүй юу? Энд ч ажлын байргуудаа бол биш ээ. Байртайдаа хүмүүс орж ирээд байна шүү. Тэгээ өөртөө дүүргэж чадахгүй. Оо давай тэр иж орж ирээ хийж юм уу гэж авчи тий. Ийс шүү. Ирланд хүмүүс чинь ажлыг хийхдээ тий. Enjoyд чиг. Аяр шүү дээ. Амар зоргоор иж. Зоргоорын цагдаад байна. Бас тэрийг enjoy гэх үү эсвэл угаасаа тийм үү? Нөгөө нэг яг нэг юм хийж байгаа юм аа л хийчихдэг тий. Тэгээд санаа зовоод өнөөдөр дуусгав тий. Нэг сарын дотор мотор дуусгаад байдаг шүү дээ. Зуурж идэв тий. Дуусгаад байгаа шиг тий. Ажил бол зүгээр баг өгсөн юм баг талын нийчээ за би гараа явлаа. Гараа гэдэг. Ажил бол нэг тийм амьдрал биш гэдэг мэддэг тий бас хаяа. Яг үнэ. Ажиллаар нэг яг дээр бол хүмүүс нөгөө ажиллаараа өөрсдөө амар тодорхойлдог байлаа шүү дээ. Нөгөө юу хийдэг юм те. Би бол тийм гэж ярьдаг. Одоо бол ажил хийд чамаагүй болсон шүү дээ. Тэгэл гараад оройн чих юм байна те. Ажлаа тараад тэгээ одоо ч гэсэн ажиллаа дүнж байгаа шүү. Одоо монголчууд шиг байгаа. Тэгэж ер нь бол эсвэл чи ийм Instagram дээр юм байна. Чи ийм хийх юм уу гээл бас амар шүүдэм бил шүү. Би бас тийм шүүлгэсэн шүү. Ер нь чи насаараа пиццаны тоогоо хийх гэж байгаа мó ч гэж намайг нэг хүн хэлж л гэсэн. Тэгээд би харж яахгүй өдөө л гэсэн. Тэгээд харуулъя да. Пиццаны тоогооч чинь бас амар үргэлжлээ. Мен шин тоогооч бүр. Шин тоогооч юм уу? Тэр пиццаг бол лагууд л хийдэг гэж. Тэгээд тэр хүн бол тэрийг бол зүгээр яг зөв хар ажил гэж хардсан юм бэлээ. Тэгэл тим үднэс л хэлж байгаа байхгүй. Нөгөө уул нь тэгэхээр тийм хүмүүс тэр байсаар байгаа байхгүй юу? Ер нь бол яг нөгөө нэг Монгол ардын сайхан үг шүү дээ. Нөгөө хүн ажил хүнийг холно гэхээс хүн ажлыг болсон. Яг тийм. Ер нь бол ажилд гологдно гэхээс шүү. Чи хөл тий. Ямар ч ажилласан сайхан хийж үлдээл тэр чинь бол хүн өсөж дэвчгээл тий. За нэр Чоко ямар газар ажиллаж байгаа юу хийж юу? Саний ажил хийжсэн. Тий, ер нь тий. Одоо сонин ажил хийж юу бид хийдэг тэгээд мохотой сонин ажил. Наач нөгөө нэг их сургууль тахта ийшээ цэвэрлэгэнд явдаг гэсэн. Google. Яжаа цэвэрлэгээ хүртэл Google яа. Тэгэл 4 цагийн дотор 2 давхар Манай нэг юм их марцсан. Google гэснээс манай ч хууч үргэлжлэн цаавах хүн чинь яг Microsoft ажилладаг гэсэн байхгүй. Microsoft гэдэг. Өөр бас бороо яаж орчиж байгаа та тэрийг зөв. Google ажиллажсэн. Google хэр удаа ажилласан? Гүн тэр нэг цэвэрлэгийн компанид ажиллаж байгаа. Тэр цэвэрлэгийн ажиллаж байгаа. Яг тэр үедээ гоё яригдэлс тэгэл юу гоё газар орондоо гэж бодож байгаа л. Яг ихлээр офисод гоё гэж санагдаж байгаа л тэгэл. Тэр би одоо ковидын үйдлэг ажилдаа орсон байхгүй энэ Amazon-д. Тэгчээл ковидын үед хил хагаал нөгөө нэг хөл хагаал хөл орой тавиал гэрээс ажилласан шүү дээ. Харин тий. Гэрээс ажилласан чинь эхлээл амар муухай санагдал. Офис дээр очих юмсан. Одоо тэгсэн чинь гэрээсээ салах юм. Офисоо үзэхгүй. Офис явахгүй тий. Гэрээс гарахгүй өнөөдөр гэж. Юундаа идэг нөгөө нэг наашаа цаашаа автобусанд амар идэгдээд тий. Цаг маг наашаа цаашаа цаг явах орчос хэцүү үү. Ежил довлон ч одоо нөгөө нэг хүн өмнө ихсээд төвчөрч тий. Томорч момроод байна шүү дээ. Тий. Ирланд ер нь тэгээд DCU шалгалт дээр хүнд би одоо тэрний тэгээ ажиг гарахаар хүмүүс нь амар бизээ харагдаад айгу завгүй харагдаад шүү. Тэгэл за ер нь алуулдаг багтаа харагдаад. Ер нь бол хэдэн оноо яг нэг гайгүй санагддаг байсан. Гэтэ тэгээд бас эргээд харангууд бол би яг тэгж тэр үед бол амар айгу зүгээр ингээл найзтайгаа зүгээр ингээл нөгөө нэг ангидаа сууж байгаа л зүгээр юмнуудаа ингээл энэ ч engagement гээл тэгэл явж идэгээс. Гэтэ одоо эргээ харахад бол би тэр шиг
их юм энэ амьдралтаа дахиж хийгээгүй байгаа байхгүй тий. Хамгийн их хүнтэй хамгийн байхгүй тий. юм хийжсэн үйл тэр үгээс. Хоёр бакалавр сурах гэж чанга л та. Хоёр бакалавр сурчдаг. Тэгээ инженер л орохоор угаасаа тэгэл бүх юм ингээл мац physics гэл тэгэхээр тэгэл багш нарын зааж байгаа байрлал нь ер нь хамаагүй амар гоо. Энд чинь бол сургалтад бол хамгийн гоё шүү. Тэрийг бол яг хэлээ. Энд чинь их сургуулиудад орох юм бол багш нар нь амар гоё мэдлэгтэй. Ямар аргуулаар заадаг, яагаад зааж байгаа, яг юунд хэрэгтэй, хизээ хийх үү, чамаагаас дараад алчихгүй гэхдээ бас нэг жоохон дараад тий. яг ингэ гоё детальчлаад юм тий. Мэдлэгтэй багш нартай амар гоё л тоо. Тухайд төлбөр Тухайд бол хэдэн онд вэ? Ноц биш бол. Биш хувийн асуулт руу одоо. Бичээ бол нөгөө нэг сүнсийн өдр гэдэг нөгөө юу гэдэг вэ? Тэтгэлэг үлдээ. Жохон төлбөрөөс нь жоох хасч өгч юм. 50%. Тийм 50% өдр хасдаг. Гэхдээ одоо энэ ч бол яг Irish хүмүүст нь бол бүр бага 3000 энтриг өгдөг гэсэн юм. Намайг л сурч байгаа. Гэхдээ тэрийг тэр сүнсийг ирээд төлөвчдөг гэсэн юм. Тэгээд яг Ирландд хэдэн жил ч үлээ 3-4 жил ч илүү амьдэрсэн гадаад хүн тэрэд нь болохоор ингээд дабл яг 3000 бол 3500 7000 гэх тэгээд яг гадаадаас ирж байгаа хүмүүс шүү дээ гадаадаас нөгөө нэг танаас сургуульд ч орё гэд Монголоос ч юм уу Монголоос ч юм уу тэрэд нь болохоор 7000 дахиад дабл 14000 болоо тий. Яг тэрний чинь бүр амар үнэтэй байхгүй. Тэрний чинь баг 19000 амар үнэтэй. 19. Одоо баг 19000 сонсож шүү. Гэхдээ 19 авчихсан баг. Нөгөө нэг Irish хүмүүс нь баг 60000 төр төлж байна. Тэгэхээр чинь дабл гэнгүүт одоо гадаадаас ирж 18 баг 19 болоо. Монголчууд нь болохоор яг тэрнийхээ талбайг Монгол мөнгөөр чинь баг 100 сая болж байгаа юм шиг тий. Тийш дээ 30,000 100 сая 20,000 евро ч 20,000 евро ч бараг 70 сая. Хамгийн гол нь 100 саяар заа сурч болж. Гэтэ чи нэг жилийн төлбөр үү? Тийш чи. Тэгээд 3 жил гээл баг. 300 саяар зураад. Тэгээд 300 сая төлцөө бол сурахгүй яах юм. Ясаа нэр шүү. 300 саяг сураад Amazon-д орчихлоо орчин нэстэй. Үгүй шүү дээ. Наа чи юу аахгүй юу? Тийм. Наа чи ганц 3 жил биш шүү дээ. Дахиад бас байгаа шүү дээ. Тэгээд сурах шаардлага гарна шүү дээ. Ер нь бол шууд 3 жил сураад орохгүй л байхгүй юу? Тийм монголчууд тэр их сурч ирсэн. Ганцхан чоковар. Тэр үед та монголчууд цөөхөн байсан баг. Тэр үед л амар цөөхөн байсан. Тэр үед ч одоо бидэд ч одоо нэг найзуудаараа нийлж байгаа байхгүй Ирландд. Тэр үед ч ингээд баг харж надтай ойролцоо насны ингээд байж болох бүх хүүхдүүдийг ингээд цуглуулаад тэгэхэд нэг 10 байсан юм да. 10 л цуглуулаад найзлаад яа. Одоо гэсэн чи юу вэ? Одоо бол төмөө бол одоо их болсон уу? Одоо амар уу? Ямар ч лсэн бол миний араас бол 1 2 3 Монгол бол байгаа шүү. Одоо л амар. Ирландын community ч юм уу амар аюу олон болцтой. Тийм. Монголчууд гэр бүл чинь бас монголчуудын гэр бүл чинь дотор нь тэгэл гой зөхөө болыг бас чонко зөхөөгөө харагдаад. Би ерөөсөө би яа тийм дандаа хосроо би завгүй гэсэн. Яа намайг тийм. Яа би одоо 19 онд амьдэрч ийсэн шүү дээ. Та нар яа намайг ер нь өрөөгүй. Чаавал одоо ийм их ярьдаг болохоос тийм байна да. За маргаашнаас ярихгүй. 7 хоног ярихгүй шүү. Подкаст идэх үү? 7 хоног дараа ярина. Тийм. Стартап амар. Зочноор өөрөө зочин давхар орцсон. За би яри guys. Ичээ чинь нөгөө нэг юу маш Ирландын монголчууд болтоо. Яг өмнө арай нэг одоо ковидын өмнө чинь бол бас нэг 500 600 тий 1000 дотор монголчууд авч чинь бол ингээд нэг холбоогоор ингээд амар байдаг лээс. Гэтэ одоо бол бас одоо ихтэй яг нийт тоо гарсан уу монголчуудын тоо? Яг баттай тоо бол үгүйсээ хийж гаргаж чадахгүй шүү дээ. Гэтэ зүгээр эндхийн нөгөө нэг хэлийнх нь хүмүүс нөгөө нэг хэдэн хүн орсон хэдэн хүн гарсан гэдгийг бол тоолж л гэдэг юм. Одоо ч бас төмөгт Улаанбаатар шиг байлээ шүү. Йоо. Баг яах гэдэг нэг англи дахь монголчуудыг үзэх гэдэг нэг. Үгүй одоо баг солонгос монголчууд. Солонгосыг арай чадахгүй. Үгүй айгүй болсон шүү. Чи төөрөө одоо мэдэхгүй манч бол байх төвд байд. Зүгээр ингээд дэлгүүрд ороход 5 монгол батараа өмч. Йоо. Баярлалаа шүү дээ. Заримтай нь юу вэ гэж мэдхгүй өнгөснийгөө бодлоо группээр хараалгаж байгаа.
Эднээс яага юу байна гэдгүй, сайн уу гэдгүй гэж байгаа. Хараалах чи хаяа гоё шүү. Монголоор хараалах шүү дээ. Заримдаа Хувцас хүмүүс гэж заримдаа За тэрийг амар юм байна. Энэ одоо юу байгээд байгаа чирээсээ амтан бай гэж. Оо идчихгээд болчтой орж исэн нэг хүн цаас чирээсээ гүлээ. Сайн байна. Обэж ганц масаж. Энэ холбоо чи яг хамгийн гол нь үүрэг гэж үүрэг хэрэгсэж байх юм эсвэл зүгээр залуучуудыг дэмжихэд үйл ажиллагаа хийж байна. Мандат тэр ганц. Юу л залуучуудаа дэмжихэд Хартлаа шүү дээ. Юу ягаал гэж ер нь хүн болгоны л дэмжих гээл монголчуудаа дэмжих гээл анх бол энэ ч бол тэ нэг байгаа хүмүүсийг ингээд гой хөгжүүлэх Нөгөө нэг нийлүүлэх хэлээ тий. энэ чинь бас ирэх ашиг юм Ганцаард хүмүүс байна шүү дээ. Бас энэ дотор тий. Юу ганцаар бэлж юм шиг. одоо л ганцаардаргүй шүү дээ монголчуудын хайжууд гэж мөөндөө Гой хүзэн зөхөөгд шүү дээ. тий Саксны тэмцээн. Одоо саксны тэмцээн саксны тэмцээн авах Үйлчлэг зохион. шоу юм. Тэгэж. юунуудаа сакс болбол гэдэг тэмцээнүүдэд зохиодог байсан. Гэтэ одоо бол нөгөө нэг монголчуудаа ихсэж байгаа шүү дээ. Тэгээд тэр хэмжээгээр нөгөө нэг Дамждаг цам нь. тий хоббинийхэн тэр сонирхчууд нь ихсээд тэр ч одоо волейболынхэн ч одоо волейболынх нь өөр аваа явчихж байгаа байхгүй. Волейболынх. Тэгээд шагаа сонирхдаг хүмүүс одоо шагааны холбоо BMW сонирхдаг хүмүүс нь BMW-ны холбоо гэдэг. Саксныхаа сонирхоо. Тэгээд Айланд нь ч авдаг юм байна. байгалийн жагмаар л гэж явд юм л E-спортын тэмцээн хүмүүс сонирхлоороо нийлээд. Бас тэр л амар гоё. Тэгэл тэр нь бол амар гоё бас надлаа. Холбоо Хийгээч нь багсаад. холбооч тэгээд зүгээр явж байгаа л орчих юм уу эсвэл Холбооч шалгууртай байгаа. тий энэ чинь холбооч юм уу? Шалгуул малдгүй англи. Шалгуул малгүй. Зүгээр IELTS оноотой. хүчиндээ л дим димэндээ л явдаг шүү дээ. Тэгэл одоо би бол Сонирхлоороо гэсэн үг. тэг сонирхлоороо би бол анх тэгэл яах гэж очлоо зүгээр наадам мадам дээр нь туслая гэж авчих. Юм уу зөөж өгөхгүй л очсон. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь тэгэл орогдсон. Холбоо гоё санагдаж байна. Олон нэг Английн монголчуудын холбоо Ландын монголчуудын холбоо. Ландын монголчуудын холбоо доторх холбоо. Энийг яриад байгаа. Ингээд бүр Ирландын монголчуудын холбоо бүр бусдаа орнуудын холбоомоос дээш нэг юм байна. Тий. Солонгосыг барахгүй уу? Өөр санхүүжилт өгдөг хүн амтай болтох нь уу яах нь вэ? Солонгос бол амар өстэй. Гэтэ угаасаа яг энэ холбооч угаасаа энэ хүмүүсийнхаа нэг юу толино байгаа байхгүй. Солонгос ч тэр хүмүүс амар олон жил бизнес хийсэн тэгээд Америк морь ч гэсэн тийм ерөнхийдөө тогтвор суурьшилтай амьдэрсэн монголчууд амар олон. Тэр чинь хамгийн гол нь би ингэж боддог. Одоо жишээлбэл би анх удаа Ирландад ирлээ. Юу ч мэдэхгүй байлаа. Холбооноос нь орлоо. Хүмүүстэй танилцлаа. Ажил оллоо. Өөрийнх нь байрыг оллоо. Гараагаа шууд эхлэх боломжтой. Амар олон хүмүүстэй танилцал тий. Тийм ерөнхийдөө бол яг бүр ингэ яг үнэхээр хийх юм олдохгүй ингээд мэдхгүй ингээд ажилгүй гэртээ сууж ивэл тэ ирээд нэг туслах хэрэгтэй баг. Тэгэхээр туслахт чинь ингээл хүмүүстэй уулзчихж байгаа. 10 хүнтэй уулзахад цаашаа дахиад 10 хүнтэй уулзах гэсэн үг шүү дээ. Яг үнэндээ бодлоо тэ танилын нүрээ халуун шүү тэ нэг уулзсан байх. Тэгэл ажил авлаа гэхэд ажил мэл таньдчтэй гэхэд л таньнаа л гэж. Хүнтэй танилцах чайгүй. Яг одоо ингээл би ингээд Ойкатай танилцал, Ойкатай танилцсан чинь хоёр нийтд болцох. Тэгээд подкаст хийж байгаа. Юу гэсэн үг Би Ирланд дээр подкаст хийх. Тэгээ Ойка намайг анх 21 оноод 21 онд Ирландаас явчихад хэлж ирсэн юм. Манай нэг найз ирэх гэдэг чамайг харуулсан надад. Тэгээд тухайн чинь виз мэс жоох нөгөө ковид гэж жоох хэцүү байх шүү дээ. Тэгээ яг намайг явцын дараа чи зурж ирсэн баг. Тэгээ манай наваа байхад 2 жил бочгносон байлээ. таг хүмүүс ирэхгүй байхад л эко ороод ирсэн. Эко орж ирээд зүгээр 20 уулсын охинтой үерхэл. эхлээд бүр айгүй зүс юу. Тэгээ нэг үз чи фитнес коуч хэлсэн. Чихтэй юу фитнес коуч хийж байгаа юм? Юу яаж коуч хийж байгаа юм уу? Мэн Одоо юу яг энийг ингээ гоё коуч хийгээд энэгээр юу бас мөнгө төр олъё гэж би эхлээд ирээд коуч хийдэг гэсэн юм. 6-7 он хийдэг гэсэн. Тэгсэн чи Джеймс нь байнга хөөгддөг заяа. Энд чинь нөгөө нэг дан хувийн багштай байдаг болохоор Тийм. би хүн дагуулж орж зааж болдог байхгүй. Жимнийх нь хүмүүс Жими багш нартай гэсэн юм уу? Өөрөө нөгөө заад. сургуулийн төгсөө сертификатыг авцсан болохоор
нэг хүн оруулж ирээд яхаа ажилгүй болоод тэр хүмүүс. Тэгэхээр би харилцагч болоод байгаа юм байна л да тий. Ер нь хөнгөл болоод гэсэн. Тэр идэг за. Тэгэхээр тэрийг зохицуулах бас юу байгаа хаа. Тэгээд би нэгэн хэсэг заасан, нэг хэсэг заасан бүрэн. Тэгээд сүүл рүүгээ ажил төрөлтөө болоод хийгээд ер нь бол би 6 сарын өмнө зогсоож байгаа байхгүй. Тэгээ дараагийн миний яг хүрэх одоо ирээдүйд бол фитнес бол коуч л өгөхгүй юм л. Тэгээд зүгээр олон хүн заах цагаа хумслаад байгаа байхгүй. Шаа жижиг юм уу дээр ганц өөр хүн чинь. Тэрний оронд би олон залууч мэдээлэл тэгж удаа болсон. Тийш үү? Чи бол юу монд бол жимэнд бол очиж заахаар тий. Тэр нэг жимнийхэн гэрээтэй багшнуудын өмнөөс заагаад байгаа юм шиг. Гэтэ үүнд бол зорилттой хүмүүс шал өөрөхгүй тий. Өөр хүн дагуулад одоо тэр хүн бол хизээж тэр жимнээс багш авахгүй шүү дээ. Гэхдээ ер нь ихтэй тэр хамаагүй биш юм уу? Зүгээр ингээд нэг найзтайгаа орол жим хийж байгаа юм шиг ороо хийж болохгүй гэж үү? Биш. Амар тийм юу гэдэг юм уу тий? Жим чи өөрөө надад бүр нэг менежер нэрэд энэ чинь нөгөө нэг хамгийн гол нь бэртэж гэмтэх магадлал өндөртэй. Хэрвээ хүн тэнд яваад бэртэж гэмтвэл жимийн багш нь өөрөө хариуцах хэрэгтэй юм. Бас энэ Исландад энэ хариуцлагын асуудал амар байдаг. Даатгал хүн болгоно амар гэж та хариуцлага. За ер нь өндөрлөх болчих шиг энэ хаалган болдог шээ. Даатгалаад байгаа. За хамгийн сүүлийн асуулт. Яг ганцхан чок олсож байна шүү. За. Яг нэг амьдралдаа баримтлагдаг зарчим байна уу? Хамгийн яг одоо би яг ганцхан энэ зарчимд л одоо хүртэл баримтлаад багасаа ч юм уу хүртэл явж ирлээ гэсэн. Юу ч үж болно. Зүгээр. Өглөө олгоо эрт босдог гэсэн ч болно шүү дээ юм тест. Би бол гоё хөвгөлтэй байх л боддоо шүү. Нэг газар тийм ууралж муурлаад байгаа л амар хэцүү. Айлалахыг нийжл яваа л те. Гоё газар гоё явах хэрэгтэй. Юу ч боддгүй гэсэн үг юм л да. Би яг надад шин баримтлаад сүүлээ. Тэр амар гоё шүү дээ. Ер нь уусаа мэний дээр амьдрал тохсохгүй шүү дээ. Дараагийн үеийн байж. Тэгэхээр гоё энэ дэлхий чи өөрөө баг төрсөн бэлэг юм шүү. Сая хөгжилтэй байж байгаа шүү дээ. Яг юм. За тэгээд өнөөдрийн одоо Choco Enco Droгийн Ирландх монголчууд зориулсан подкастыг нүгээр өндөрлөх төгөж байна. Тэгээд урилгыг авч хөрөлцөн ирсэн Choco Nice-та баярлалаа. Дараагийн амжилт зориг бүх юмд нь амжилт хүсье. Тэгээд үлээ. Ингээд дуусах уу? Тэгээд Choco хэлэх үгээл. Тэгээд сайхан. Микрофон. Урьж оролцуулсанд баярлалаа. Гоё юм хийгээрэй. Хүсээ гоё юм хийгээрэй тий. Гоё юмнууд нэг л зохицуулсан баг. Тэгэл гоё цаашаа урсаа явчих юм. Гоё хүчтэй ороод бүгдийг нэгэл. Одоо алнаа хоёр найз. Гоё юм үзмээр байгаа шүү. Амар хэрэггүй юм сонссон хүмүүстэй бас баярлалаа. За тэгээ манайхан дараагийн дугаараар хэдүүлээ яг эндээ уулзцгаая. Bye. Thank you.